За сайн байцгаана уу? Их хүүхдийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулдаг ээлжид лайв маань хэлгээд бэлэнсэн байна. За энэ удаагийн дугаараар бага насны хүүхэд болон өсвөр насныхад зовлон тохиолддог бөөр шээс дамжуулах эрхтний эмгэх сэдвээр ярилцахаар бөөрийн мэдсэлийн засгийн хэмж Баатар цогтэмч маань хүрэлцэн ирсэн байна. За Баатар цогтэмчтэй өнөөдөр мэндийг хүргэе. Сайн уу. За ер нь одоо бөөр шээс дамжуулах эрхтний ямар эмгүүд яг зовлон ямар эмгүүд байдаг вэ? За манай төвд ихэвчлэн одоо ямар эмггээр хүмүүс ихэвчлэн одоо ханддаг вэ? Энэ талаар та зөвлөгөө мэдээлэл өгөөч. За манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн бөөрийн мэдсэлийн тасагт ихэнхдээ бол бөөр шээс дамжуулах замын эмгэгүүд болон тохиолддог өвчнүүд, амлалтын үзлэг болон хаалгааны ихэнх хувийг нь бол за буугаагүй төмсөг цаг хугацааны эвэрхийн тэрхээрсний нарийсал өрөөс үгийн гаралтай уйлгахаа төмсгний усчил өсвөр насныханд бол венис төмсгний венис утасны өргөсөлт зэрэг өвчнүүд бол ихтэй тохиолддог байгаа. Ер нь сүүлийн үед нөгөө дийлэнх тохиолдлыг маань эзлээд байгаа одоо тухайн бага насны хүүхдийн маань бэлэг эрхтний шамаргүй юм тохиолдод өвчлөн байдаг. За энэ талаар илүү одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Шинж тэмдэг нь юу байдгийг, зориулт нь юу байдгийг, за ямар эмчилгээ хийх ёстой юм. За энэ өвчин бол тэрхээ арьс хошоо шамрахгүй буюу хемоцит өвчин байгаа. За манай амлалтын бас ихэнх хоёрыг үзүүлдэг өвчтүүд байгаа. За энэ хемоц гэдэг өвчин маань бол тэрхээ арьс хошоо бол бүрэн ирэхгүй, бэлэгтэй толгой бол хоош ирэхгүй, шамрахгүй нарийнхан байдаг. Энэ эмгэгийг бол хемоц гэдэг. За энэ эмгэгийг нь бол ерөнхийдөө бол эцэгчүүд юу гэж ханддаг вэ гэхээр манай хүүхдийн тэрхээ арьс хоош ирэхгүй байна. Нэг хэсэг ирэж байгаад болжлоо. Одоо ирэхээ болжлоо. За эдгээр сартаа хүүхдүүд үзүүлэхдээ зарим иргээд ах юм. Манай хамаатны хүүхдүүдийн ирээд ах юм. Манай хүүхдийн ирэхгүй байна гэсэн байдлаар үзүүлдэг. За энэ нь болохоор бид 3 нас буюу 4 нас хүртэл тэрхээ арьсанд шамрахгүй байх нь бол физиологийн эмгэг буюу нарийсал гэж үздэг. Энэ нь бол ерөөсөө санаа зовхон байхгүй. 3-4 нас хүрээд ирэхээр манад бол ирж үзүүлэх шаардлагатай өвчин байгаа. Хэрэгтэй бидний бүгдийг хэлээд үзээд тэрхээ арьсныхаа нарийсалтынхаа зэрэг шалтгаалаад арга хэмжээ авдаг байгаа. За эхний ээлжинд бол бид хүүхдэд тосон эмчилгээ буюу гормонтой тосон эмчилгээ зөвлөдөг байгаа. За энэ тосон эмчилгээг 1-2 удаа бол эргэлж үзээд үр дүнгүй тохиолдолд бол мэдсэлийн заалт гараад мэдсэл баригддаг байгаа. За ерөнхийдөө бол өсвөр үеийн чиглэсэн цуврал лайвыг бид нэр хийж байгаа. За энэний хүрээнд яг өсвөр насны эрэгтэй хүүхдүүд маань энэ бөөр шээс дамжуулах эрхний ямар эмгүүд тохиолддог вэ? За өсвөр насны хүүхдүүд маань гэхээр 11-12-аас 18 насны хүүхдүүд ихэнхдээ тохиолддог эмгэг маань бол төмсгний венис утасны өргөсөлт ихэнхдээ тохиолддог. За энэ венис утасны өргөсөлт өвчин маань бол ихэнхдээ яг тэр насны хүүхдүүд ч одоо үеийнх насаа ичдэг, имээдэг болсон. За аавч нь бол усанд оруулахгүй өөрөө ганцаар усан нурдаг. За өөрийнхөө сайн мэдэрсэн хүүхдүүд байдаг. За энэ нь болохоор венис утасны өргөсөлт маань бол венис утасны галантын авахлууд маань бол үйл ажиллагаа явуулж чадахгүйгээр тэгсэнтэй холбоотой венис утас маань өргөсдөг. Энэ үед ямар шинжтэй гарах вэ? Хүүхдүүд маань гүүж харих юм, сакс тоглох, юм дээрээс өсрөхний зөндлөө төмс өвддөг. Унжирч, чинэрч, халуун оргиж өвддөг. Зөндлийн хэвлэр өгөө өвддөг, цавируугаа дамжиж өвддөг юм өвдөлтүүд илэрдэг. За ийм шинжтэй илэрлэлгээд ээж аавтай хэлдэг. Тэгээ ээж аав нь манад ханддаг байна. За сүүлийн үед ер нь ихэвчлэн ямар тохиолдолд яг манай төвд хандаж байна бүүрийн мэдсэлийн тасагт маань. За ихэнхдээ бол саяны минь амжилсан хэлсэн өвчлөлүүд бол ихэнхдээ байдаг. Дээрээс нь саяны тэр өсвөр насны хүүхдүүд тохиолддог юм маань бол төмсгний манай яалтан мэдсэлийн заалт гарсан төмсгний эмгэгүүд төмсг дайврын өрөвсөл юм уу эсвэл төмсг одоо энэ насны хүүхдүүд маань ямар нэгэн байдлаар сарц тоглож байгаа юм уу эсвэл сандал ширээний буланд цогцсон төмсгний гэмтлүүд
төмсөг урагдсан, язарсан, төмсөг дайврын өрөвслүүд, дээрээс нь төмсгний өмчлөх буюу гитат гэдэг тэр маань өөрөө мушгирсан, мөн төмсөг өөрөө бэхлээгүй байснаас болоод өөрөө хуваалгын дотор мушгирсан төмсөг мушгирах эмгэгүүд ихтэй тохиолддог. За энэ төмсөг мушгирах эмгэгийн ялангуяа баруун талын төмсөг нь их анхаарах зүйлүүд байдаг. За эхлээд бол энэ өвдөлт маань төмсөг мушгирсан үед бол хэвлийгээр өвдөж эхэлдэг. За хэвлийгээр өвдөхөр хүүхдүүд маань яг гэхээр баруун талд өвдөхөр ерөөсөн олгоо байна гэдэг ээж аваад тэр талынхаа эмгэгийг хөөгж яваад гэдэг. Яг үзэхээр бодит үзлэг болон хүүхдээ төслөг хийгээд үзэхээр эхлээд баруун талын цав олгоо морийг зарвал ихэнхдээ өвдөж эхэлсэн байдаг. За бодит үзлэг хийгээд ирэхээр хилээгээсээ дамжуулаад доошоо үзлэг хийгээд ирэхээр төмсөг маань өөрөө бол мушгирсан. Дээшгээ бол артер байна, мэдрэлжилт маань өөрөө мушгирсан байгаа учраас дээшгээ эхлээд өвдөлт төгсөн байдаг. За ингээд дараа нь үзэхээр бол төмсөг ялтч мушгирсан байдаг. За ингээд төмсөг мушгираад бол утсан тохиолдолд бол тэр төмсөг тайрагдж авах заалтаас гардаг эрсдэлтэй бас эмгэг өвчнүүдийн маань нэг байна. Төмсөг одоо буугаагүй эмгэг гэж байдаг. Тэрний талаар эцэгч үзэх зөвлөгөө өгч. Ер нь бол ямар шинж тэмдэг илэрдгийг, за зовир нь яаж илэрдгийг эцэгчүүд юун дээр анхаарах ёстой тийм. За төмсөг буугаагүй буюу криптофизм гэж манайхан хэлдэг байгаа. За төмсөг буугаагүй эмгэг маань бол ургийн сүүлийн 3 сар төмсөг маань хэвлийн хүндийн арын зайгаасаа цамны суугаараа дамжаад хуухнад буух ёстой байдаг. За энэ бол төмсөг буугаагүй хүүхд төрснөөс буугаагүй гэсэн болоод төмсөг цавиндаа юм уу хэвлийн арын зайтай болдог. Хүүхд төрсний дараа бол хуухнад төмсөг буугаагүй ээж аав нь энийг маш сайн анзаарсан байдаг. За тэгээд манайд ханддаг байгаа. За бидний энэ үед яадаг вэ гэхээр эхний ээлжинд үзээд төмсгнийхаа байрлал маань хаана байгаа, буух явцдаа хаан саацсан байна, цамны сувгтай юм уу, хэвлийтэй буусан байгаа мó гэдгийг бол эхлээд бид бодит үзлэг болон асуумж аягаар шинжилгээг бол энэ бол онцлдог байгаа. За ингээд онцлсныхаа дараагаар бид нар 1 нас хүртэл бол энэ хүүхдийг бол ажигладаг, ээж аавд нь зөвлөгөө өгдөг. Яагаад тэгэхээр энэ хуухныг нь байгаа төмсөг маань хүүхд маань өөрөө мөлхөн, суун, хөл доор нь юм түшээж явдаг болоод ирэхээр хэвлийн өндийн болчингууд буюу цамны болчингууд маань хөгжиж ирдэг учраас хуухнандаа буух магадлал байдаг. Тийм учраас бид нар хөлд ортол 1 нас хүртэл нь ажигладаг байгаа. За ажиглаад хөлд ороод буухгүй байгаа тохиолдолд бол бид нар 2 наснаас өмнө мэс засал оруулаад тэр цавинд байна уу, хэвлийн өндөд байна уу, төмсгийг нь бол хуухнанд нь буулгаж бэхэлж өгдөг байгаа. За нэг эрсдэлтэй юм болохоор хагалгаан дээр бол хичнээн цамны сувгтай тэмдэгдэж байгаа ч гэсэндээ төмсөг маань маш жижиг хөгжил дутуу эсвэл үр дамжуулах сувг артер вен маш богинохон доошоо цамны сувгаараа буух боломжгүй, хуухнагдаа буух боломжгүй байгаа тохиолдолд бэлтцлээр төмсөг тайрагдж авагдах заалт бол гарч ирдэг нэг эрсдэлтэй юм бол байгаа. За бидний дунд түгээмэл яригддаг эрхий эмгэгийн талаар ярьж өгөөч. За энэ бас юм адилхан ихэнхдээ хүүхд төрсний дараагаар баруун талын цав хуухнаг орчин бол овоож гарч ирсэн. Энэ хэсэгтээ овгор байна. Эцэгчүүд маань ихсэн анзаарсан байдаг. За энэ баруун талынх нь бол зүүн талынхаа төмсгний аль нэг талд ингээ овоод хүүхэд уйлахаар ихтэй болон томорч овоодаг. Энэ болохоор нэг хэвлийн өндийн даралтныхаа зөрөөр хэвлийн өндийн даралт ихсэнгүүт доошоо цамны сувг юм аа. Хүүхд төрсний дараа тэр цамны сувг маань бол төмсөг буугаад буусныхаа дараагаар бол битүүрх ёстой байдаг. Энэ битүүрээгүй бол нас бол тийшгээ бол хийхтэй. Тэр аваарсан хэсэгт маань юу байдаг? Эрэгтэй хүүхдэд бол нэгдүгээр сэмж, нарийн гэцний гогцоо. За баруун талын цав бол цамны эрхийн үед бол олгой ус бороод магадлал өндөр байдаг. Эмэгтэй хүүхдэд бол тэр талынх нь өнөөгч болон умаан буурсан хоолойнууд бол ирж гарч ирсэн байдаг. За энэ нэг эмэгтэй үед болохоор бид нар яадаг вэ гэхээр мөн адилхан 6 сар хүртэл няраагасаа 6 сар хүртэл бол бид нар ажилтаа 6 сараас дээшээгээ болоод ирэхээр бид нар бэлтгэлийн заалт бол гарч ирдэг байна. Нэг энэ эвэрхий цав ухны эвэрхийн үед эвэрхий хавчигдах гэдэг бол бас нэг заалт гарч ирдэг. Энэ үед болохоор яралтай бэлтгэлийн заалт гарч ирдэг. Энэ үед яадаг вэ гэхээр тухайн эвэрхий гардаг талын маань
цаг болон хугацааны орчим оваадаг, хатуу, эмзэглэлтэй хүүхэд маань их тайван бус, уйлгансан ийм байдалтай байдаг. Энэ үед эцэгчүүд яах вэ гэхээр хүүхдийнхээ бүсийг бол өндөрлөөд доор нь бэр ивээд толгойг нь уруу байралтай бүсийг өндөрч өгөөд хамгийн ойрхон гар дор байгаа өвчин намдах лаа болон булчин сулруулах лаа шулуун гэцээр нь хийж өгөөд манай яралтай тусламжийн тасаг дээр ажил мэргэжлийн хэмжээд ирж үзүүлэх ёстой. Энэ үед болохоор тухайн ивэрч гарсан эрэгтэн маань ивэрч удаан хавчигдсанаасаа болоод цусан хангамжгүй болоод гидс болон сэмж хураг олгоо өндөрч бол хавчигтаа цусан хангамжгүй болоод өгчих хүртэл эрсдэлтэй байдаг. Энэ үед болохоор яралтай мэслийн заавал гарч ирдэг. За үдчихэж байгаа хүмүүс маань шеэр хийгээд тэгээд мэргэжлийн хэмжээс маань одоо шууд зөвлөгөө авах боломжтой учраас бас комент бичээрэй. Тэгэхээр дээрх одоо эмгүүдийн маань ингээд зовир тухайн хүүхд багнаас хүүхд маань илэрлэхэд эцэгчүүд маань хаана хандах ёстой вэ? Яг ямар тохиолдолд одоо их хүүхд эрүүл мэндийн үндэсний төвийн амбулаторь болон бүрэн мэдцлээр засгийн засгаар хүчилжүүлэх боломжтой байдаг. За манай эцэгчүүд болохоор эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд нэгдүгээр өрхөхийн амжилт үзүүлэх хэрэгтэй. За өрхөхийн амжилтаа үзүүлээд дараагийн 2 дахь болон 3 дахь шатлалд алгаатуу гэдэг манай хүүхд эрүүл мэндийн үндэсний төвийн бүрэн мэдцлийн тасаг энд амбулаторийн 118 дотор манай мэргэжлийн хэмжээ үзлэг хийгээд байж байгаа. Тэнд бол хандаж үзүүлэх шаардлагатай. За 4 настай хүүгийн боо шамрахгүй байгаа энэ хэвэн юм гэж асуусан байна. За одоо яг 4 настай хүүхдийн маань шамрахгүй байгаа тохиолдол бол яалтчгүй манад ирж үзүүлж нарийн мэргэжлийн хэмжээнд зөвлөгөө авах хэрэгтэй. За бид нар үзээд тэр хайрс маань хэр зэрэг нарийнсалтай байгаа, ямар хэмжээнд байгаа, аль эмгэг байгаа. Тэр хайрсны нарийнсал маань 3 янз байдаг. Нэгдүгээр атрофический, хоёрдугаар гипертрофический, гуравдугаарт нь сорвжилт найрсал гэсэн 3 янз байна. Энэ 3 янзаар үзэж байгаа. Хэрэг хоошоо шамрахгүй байх юм бол зэрэгээс шалтгаалаад бид үзэж байгаа дараагийнхаа зөвлөгөө өгөх хэрэгтэй. Хийхдээ бол бид нарийн мэргэжлийн хэмжээнд үзүүлж дараагийн зөвлөгөө өгөөд хянуулаад дараа бол дараагийн шатлалуудыг бол авах хэрэгтэй. Ер нь одоо энэ тухайн хүүхдийн төмсөн маань шамрахгүй байгаа нь нөлөөлдөг хүчин зүйл нь юу гэдэг вэ? Зарим эцэгчүүд бол тийж ярьдаг ч юм уу памперс хэрэглүүлснээс болж юм ч гэдэг юм уу яринууд байдаг. Яг энэ нөлөөлдөг хүчин зүйл нь юу гэдэг? За энэ бол ер нь бол 3 нас хүртэл бид нар бол тэр хайрс шамрахгүй байгааг төлөвлөсөн тийм ээ. Химийн үзэгдлээ 4 наснаас авахуулаад одоо шамрахгүй нарийн мэргэжлийн хэмжээнд үзүүлээ гэдэг. За энэ үед ямар шинжилгээг илэрдэг вэ гэхээр хүүхэд маань ихтүүлж шийдэг. Тусагнаж шийдэг. Тэгээд тэр хайрсан дээр бөмбөлөг шиг шаар ингээд бөмбөж байгаа шийдэг. Ийм завраад илэрдэг. Ийм заврын аль нэг нь илэрх юм бол та заавал нарийн мэргэжлийн хэмжээнд үзүүлээ зөвлөгөө аваад дараачихаа шатлалын арга хэмжээг бол авч өгөх хэрэгтэй байна. За энэ асуулт ирсэн байна. Манай хүү 9 сартай постбади онштой Монголд хэр олон тохиолддог вэ? Хэдэн настайд хагалгаанд ордог вэ? Хагалгааны үе шатын талаар тайлбарлаж өгөөч гэсэн байна. За 9 сартай гипсоди гэдэг энэ шийснээс өмнө гажигтай хүүхэд юм л да. Арын хааны гажигтай хүүхэд 9 сартай хүүхэд. Манай дурд үзүүлж ирсэн болов. За хэрэг үзүүлж ирсэн бол манай юмсаар маш сайн нарийн зөвлөгөө өгсөн байх хэрэгтэй. 9 сартай хүүхдэд бол одоо бол бэлтгэлийн заалт болоод байхад гарахгүй. Бид нар жоохон хүүхдэд том болоод 3 нас 4 нас болоод ирдэг. За энэ үед нь бол бид нар бэлтгэлийн арга хэмжээг авч өгдөг. Энэ бол хүүхдийнхаа гажигийнхаа байршлаас шалтгаалаад хагалгааг бол нэг шаттай хийх үү, 2 шаттай хийх үү гэдгийг бол тодорхойлж өгдөг байгаа. Хэрэг хөнгөн зэргийн гажигтай байх юм бол бид нар нэг шаталтайгаар нэг хагалгаагаар энэ шигсэн сумны гажиг бол янзалж өгдөг. Хэрэг хуухнаг хязгангийн байралтай эмгэг байх юм бол бид нар 2 шаталтай бис ажилбарыг бол хийж өгдөг. Тэгээ энэ 9 сартай хүүхд бол манад үзүүлээд бүртгэлд орох ёстой.
эмчнэрийн амлалтын эмчийг албанд бол үзүүлээд байнга явж явах хэрэгтэй байна. За манай хүү 9 настай орондоо шавь байна гэсэн байна. За 9 настай энэ эрэгтэй хүүхэд юм болов уу? Эрэгтэй хүүхэд хүү гэсэн байна тийм ээ. За энэ хүүхэд болохоор өдөр болгон шийдгүү, шөнө болгон шийдгүү. За шийхэс өмнө хэрэг шингийн муудгийн энийгээ хэр зохицуулдаг юм бол энэ бол хэд хэдэн эмгэгийг бол сэжгэлж байгаа. Заавал шууд ингээд шүн шийдгээ ямар эмгэггүй гэдэг. Болоход бол шууд маш тайван бол арай эртээ. За эхлээд та манад ирээд эхлээд үзүүлэх ёстой, нарийн мэржлэмжтэй үзүүлэх ёстой. Бид нар бөөшөөсний там ямар нэг эмгэг байна уу гэдэг эхлээд өгсөх ёстой. Гэхдээ энийг бол бид нар мэдрэлийн эмчтэйгээ хамтарч энэ асуудлыг шийддэг байгаа. Энэ үг маань ерөнхийдөө төрөлхийн бөөшөөс давсганы замын мэдрэлжүүлэлттэй бас холбоотойгоор шөнө ондоо шийдэх хүүхдүүд байдаг. Тэр хайрцны нарийсэл буй бөөшөөсний замын ямар нэг эмгэгийн үед бол энэ хүүхдэд бол ингэ шүн шийдэг. Бид нар бол энийг үзээд нурууны зураг аваад мэдрэлийн эмчтэй үзүүлээ. Мэдрэлийн мэдрэлжүүлэлттэй хангалттай байх юм бол бид нар мэдрэлийн эмчтэйгээ хавсаад физикийн нөхөн сэргийг эмчтэйгээ бас уламжлалынхаа эмчтэйгээ хамтраад эмчлэх байна. За сайн байна уу? 8 сартай хүүхдтэй толгоогоо байн 2 тийш хөдлөөд байх ба энэ хэвийн үзэгдлөө няраа байхдаа хүчил төрөгчийн архад төгсөлтэй байсан юм аа. За энэ төрсөн цагаас няраа байгаас авахгүйлаа л энэ хүчил төрөгчийн төгсөлтэй гэдэг манай мэдрэлийн эмчт үзүүлсэн байна. За энэ хүүхдээ бол ерөөсөө мэдрэлийн эмчтэй ирж хүчилж зөвлөгөө авах шаардлагатай хүүхд байна. За өнөөдрээс эхлээд маань бага насны хүүхдэд зовлон тохиолдох бүр шийдвэрлэж амжуулах хэрэгтэй нэмгүүд гэсэн сэдвээр хэлцэж байгаа. За Баатар цог дэмжтэр хүү маань 3 настайдаа буюу 13 онд Гришэ Блойлийн он гэсэн онцтой төмсгний хаалганд орсон. Том болоод хэвийн үр дутуучдагтай байх уу гэсэн байна. За энэ асуултанд нэг л ойлгомжтой байна. Тэгэхээр Гриш Блойлийн нэг юм бол хөөсний цагаан шугамны эвэрхийний хаалганд орсон оншилчод байдаг. Тэгээд дараа нь болохоор төмсгний хаалганд орсон гэхээр энэ хүүхд маань хоёр өөр өвчнийг яриад байгаа байхгүй. Хэрвээ хэвлийн цагаан шугамны хаалганд орсон бол энд бол ямар ч асуудал бол байхгүй. Төгтөх чадвартай ямар нэгэн асуудал бол байхгүй. Төмсгний хаалганд орсон гэж байна. Энэ бол төмсгний яг юуны хаалганд орсон болоо? Төмсг буулгасан юм бол эсвэл эвэрхийний хаалганд орсон юм болоо? Эсвэл төмсгний альсны усчлын хаалганд орсон юм болоо? Энэ асуултаас ойлгосон. Хэрвээ эдний тохиолдол байсан ч гэсэн аль нэгэн хаалганд орсон байсан үр тогтоох чадвар болон хөрчгүй наснд бол ямар нэгэн асуудал бол байхгүй. За өөртөө эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөд дэлгэрүүлж ярих ямар сэдв байна. Бас өмнө дээр эцэг эхчүүд маань анхаараасаа гэсэн тийм санаа зовдөг зүйл юу байна. За манай эцэг эхчүүд болохоор амд амьсгал ярианаас айгүй эрүүл мэндийн заавар зөвлөгөө юмнууд их авсан байдаг. Амд амьсгал яриаг бол заавал хүүхдээ ямар нэгэн шийдвэр хэлэх юм бол нарийн мэргэжлийн эмчт үзүүлээд зөвлөгөө авах ёстой шүү гэдэг нь нэгдүгээр. Хоёрдугаар хүүхдээ бага насны хүүхдээ эцэг эхчүүд маань усан оруулахдаа хоёр талынхаа төмсийг байнгын шалгах жагаас гэж уснаа юм. Яагаад тэгэхээр хүүхдээ усанд оруулахдаа хоёр талын төмсг маань нэгдүгээр хуухнагдаа буусан байна уу? Буугаагүй байна уу? Хуухнагдаа байна уу? Хэмжээ нийтлэн байна уу? Хоёр дахь төмсг маань нийтлэн байна уу? Хин дээр байна уу? Нэг доор байна уу? Эсвэл том байна уу? Жижиг байна уу? Хатуу байна уу? Зөөлхөн байна уу? Гэдэг бол байнгын шалгах жагаа гэж уснаа юм. Тэгээд хүүхдээ эрэгтэй хүүхдүүдийг ялангуяа 0 дороо бид сахна манай хүүхд маань ерөнхийдөө хинэн шийдэж гэнэ үү? Их зовиртой шийдэж гэнэ үү? Дүлж шийдэж гэнэ үү? Ямар шугам байна гэдгийг бол нэг удаа хүүхдэд агуулж найдварлаад шалгах гарсаа төсч юм байна. За 8 настай эмэгтэй хүүхдийн бөөр өвдөд байна. Ямар бэлэн байх вэ? Юуг
анхаарах хэрэгтэй вэ гэсэн. 8 настай эмэгтэй хүүхэд. Яг энэ бөөрийн яг бөөр өвдөд байгаа гэдэг маань бас бөөрнөөс юм уу? Эсвэл нуранаас юм. Нуран өвдөлт хийхдээ бол ануурагддаг. 8 настай хүүхдүүд энийг бол ярьж үзүүлмээр л байна. Нэгдүгээр манай бөөр дотрын неврологи юмштай бол байгаа. Амтдороо өрхийн хэмжлээсээ 13 дугаар маягт аваад манай 122 дотод эхлээд бол бөөрийн дотрын хэмжлэлийг үзүүлэх шаардлагатай байна. Тэгээд шийсний шинжилгээ болон нарийн мэргэжлийн шинжилгээнүүд хийгдээд яг нуруу мэдээд байгаа юм уу? Яг бөөрийн биед гэсэн үг юм гэдэг бол ялгаж дараагийн асуудал шийдэгдэх. За сайн байна уу? 4 настай хүмүүс ойр ойрхон шийгээд байна. Шийхдээ маш их хэмжээгээр шийдэг хэмжээгээр маш бага хэмжээгээр шийдэг. За сумын хэмжээ үзүүлж азитромицин 5 хоног уусаа нарийн мэргэжлийн хэмжээд үзүүлэх шаардлагатай юу гэсэн. За 4 настай эрэгтэй хүүхдээ одоо манай нөгөө тэрх арсны нарийсэл бүр шийс хэмжүүлэх замын эмгэг байхыг өөрсөхгүй хүүгэн үзүүлээл ингээд баг багаар шийдэг гингүүд нь шууд амжууд бол нийлж нь бол яагаад ч зөвлөхгүй. За ихтэй баярыг манад үзүүлэх ёстой. Энэ эмгэгүүдийг үүсгэснийхаа дараагаар шийсэн шинжилгээ өгнө. Нарийн мэргэжлийн одоо эхо дараад дасгны багтаамж үлдэгдэл шийс маань ямар шуухан байгаа. Шийсэндээ бактери байгаа мó? Энэ бактери байгаа бол бид үүсгэгч юм уу? Энэ үүсгэгч нь юунд мэдрэгин гэдгийг үзчихэж амжууд хэмжлэгийнхаа гараа амжилтаас авалтууд бол явах ёстой. Дээрээс нь эхо бол энэ бүгд бол хордлынхаа бөөр болон дасгныхаа зузаан үлдэгдэл шээс маань хэр зэрэг байгаа гэдгээс шалтгаалаад дараач арга хэмжээнүүд бол авагдах ёстой гэдэг. За нарийн мэргэжлийн хэмжээтэй үзүүлэх шаардлагатай байна шүү. За сэдвээс айлсан асуулт юм байна. За лайваа хадгалнаа. За миний хүү төрөлхийн нэг бүр нь хит жижиг байсан. Төрөөд их нэлгast хяналтанд явж байх хугацаанд хит жижиг бүр нь ямар ч ажиллагаагүй болсон. Одоо нэг бүртөө тэр ажиллагаагүй болсон хит жижиг бүрийг нь авдсан болов би одоохондоо нөгөө бүрөндөө нөлөөлөх болов гэд айгаад байна. Одоо 3 настай гэсэн байна. За энэ бол төрөлхийн бүртэй гэдэг маань манад онцлогдоод хяналтанд ороод бол хонш тодорсон хүүхдээ гэж үзэж байна. Энэ яг өшөө бол янз янзын аргууд байгаа л та нэгдүгээр яхаа дараа энэ бөөрийн хэмжээ маань ямар шугам байгаа. Жижиг юм уу? Одоо шээс ялгаруулад байгаа эд маань бол хэр зэрэг цуцаан байгаа, нэмгэн байгаа. Дээрээс нь бид нэгдүгээр имлэгтэр цөмөн онцгой тасагтай бөөрийн үйл ажиллагаа үздэг шинжилгээ аваа. Энэ шинжилгээгээр энэ бөөр маань хэдэн хувийн үйл ажиллагаатай байгаа гэдгээс шалтгаалаад дараагийн арга хэмжээнүүд авдаг байгаа. Үнэхээр энэ шинжилгээг бол үйл ажиллагаа багтай, тэр үйл ажиллагаа маш бага хувийг эзэлдэг ийм байх юм бол бид Канад явдаг байгаа. Канад хэмж явж байгаа. Манад бол 3 сар 6 сар тутамдаа шийсэн шинжилгээ болон яхаа хэмж явж байгаа. Энэ хүмүүс шилжилтийн насны дээр бэлгийн 2 дахь шинжилгээнд илэрдэг энэ насны дээр бол бөөрийн хам шинжүүд буюу хавгнах, даралт ихсэх, ойрхон шээдэг, шээсээр бол ураг алддаг зэрэг шинжилгээнд илэрдэг. Шинжилгээнд илэрх юм бол бид бөөрийн дотрын хэмжээг хяналтанд үзүүлж хэмж авч байгаа. Үнэхээр бол ийм шинжилгээнд илэрхэд хүндрэх юм бол бид бяцлалын заалт гараад тэр жижигхэн бөөрийг бол бяцлалаар авдаг юм заалт гардаг. Тэгэхээр та бол настай хүүхдээ манай үүний дотрын хэмжээг хяналтанд үзүүлж явах шаардлагатай байна гэж байна. За хаалт асуумах гэж бодож байна. Дараагийн асуулт нь шээсэнд нь ураатын давс илрээд булангартай байгаа хүүхдэд ямар эмчилгээ байдаг вэ гэсэн. За ганцхан ураатын давс гэлтгүүгээр бусад шинжилгээнүүд бол энэ хүүхдэд бол өшөө дэлгэрэнгүй шаардлагатай хүүхд гэж үзэж байна. Шээсний шинжилгээ, шээсний тунцны шинжилгээ хийгээд ямар хийхтэй гараад байгаа. За тэгээд энэ давс маань аль давснаас аль
давс ихэнхтэй байгаас шалтгаалаад энэ өөрийн чулуутай болох магадлал бол өндөр байдаг. Тийм учраас энийг нарийн мэргэжлийн эмчт үзүүлээд өшөө дэлгэрэнгүй шгээсний шинжилгээ, хоногийн шгээсний шинжилгээ, үлдэгдэл шгээсээ үзэж байгаа. Бид цаашаа нарийн мэргэжлийн эмчт заавал зөвлөгөө авч эмчилгээ эхлэх шаардлагатай гэж үзэж байна. За хэрэгтэй мэдээлэл өгч байгаа баярлалаа гэсэн байна. Постын онш Монгол хэр олон тохиолддог вэ? Жилдээ хагалганд хэдэн хүүхэд ордог вэ гэсэн асуулт ирсэн. За гипсатын онштой хүүхдүүд ерөнхийдөө манай Монголд бол байгаа. Бид нар өөрсдөө бас ерөнхийдөө бол хийгддэг. Зарим нэг хүнд хавсарсан юм гэхдээ хүүхдүүд одоо энэ бол шгээсээс өмнө арын ханы гаж өвчл байгаа. За ийм гаж өвчлөлтэй хүүхдүүд хэд 3-4 хэлбэр болгоод хуухны нэг болон хязгангийн 2 шаталтай хагалгаа хийгддэг ийм хүүхдүүд бол бид нар бол манад жил болгон Америкийн нэгдсэн улсын IVU Med гэдэг багийнхан удуулгын хэмжээтэй мэдцлийн хэмжээтэй ярьж бидэрт жил болгон ийм хүнд эмгэгтэй Монголд бас хийгдэхэд бэрхшээлтэй ийм бөөшгсний замын ихтэй хүүхдүүдэд тусламж үйлчлэх бол үзэлт байгаа. За энэ гипсатитэй хүүхд бол манад бол 118 доод манай мэргэжлийн эмчт үзүүлээ тодорхой мэдээлэл аваад хэрэгтэй мэдээлэл өгөх хэрэгтэй. Яагаад ингэж байгаа гэхээр манад бол одоо яг энэ багийн эмчнэр маань 10 дугаар сард бол ирэх гэж байгаа учраас ийм эмгэгтэй хүүхдүүдэд бид бүртгээд энэ эмчт бол бэлтгэлийн багийнхан бол хамруулж өгөх бол боломжтой байна. За хүн маань одоо 4 сартай хизээ төмсгөн багшдаг вэ? Багшааг бол байгаа гэсэн байна. За 4 сартай хүүхдийн төмсг нь бол хуух нэгэнд бол тэмдрэгдэж байгаа гэж бодож байна. Тэмдрэгдээ. За төмсг маань өөрөө байрлалын гажиггүй хугнагтай байдаг. Тийшээ цавиндаа бол хөвлөөнтэй байхгүй хугнагтай байдаг болов төмсгний хугнагтай байх градус бол биеийн температурт адилхан 36 градустай байх хэрэгтэй. За энд бол төмсг маань хугнаг маань өөрөө төмсгнийхаа байх орчныг маань өөр бүрдүүлж өгдөг. Төмсг нь агшихгүй байна гэдэг маань бол температурыгаа өөрөө төмсг маань зохицуулдаг. Том байна гэдэг маань төмсг маань сэрүүн нөхцөл байхын тулд хүүхэд маань агшихгүйгээр доошгоо өмжилтэй байдалтай байгаад байдаг. Хэрэг хүүхэд маань дараа температур нь багасах юм бол хүүхэд маань өөрөө агшаа дулаанаа өөрөө хадгалж өгч өөрөө тэнцвэр зохицуулж өгчдөг. Тийм байна. Энээс бол хүүхэд агшихгүй байгаагаас бол айх юм бол байхгүй гэж бодож байна. За манай хүүхэд гадаад эмчнэр ирэхэд хаалгаанд орсон. Одоо удаан шийгээд энэ зүгээр гэсэн юм. Яг юуны хаалгаанд орсон юм бол тэрийгээ та тодорхой бичээрэй. Тийм, юуны хаалгаанд орсон бол маш олон хаалгаанууд байгаа. Яг юуны хаалгаанд орсноос шалтгаалаад тэгээд манад бол хаалгаанд орсон хүмүүс маань хяналт байдаг. Хяналтынхаа эмчтэр ирж үзүүлсэн болов хяналтын эмчтэр ирж үзүүлсэн болов бид нар цааш нарийн шинжилгээнүүдийг нэгдүгээр хийх, хоёрдугаар нарийн мэргэжлийн эмчнэрт үзүүлэх шаардлагатай байна уу гэдгийг шийдэж өгдөг байгаа. Та манай хяналтанд ярьж заавал үзүүлээрэй гэж. За охин 3 настай гэж юм. Тэгээ орондоо шийгээд байна. Үзүүлэх гэсэн хаана үзүүлж болох гэсэн. За орондоо шийдэг хүмүүсийг түрүү хэлсэн. Та манай амлалтын 118 дотоод бөөрийн эмчилгээний эмчээ болон 122 дотоод бөөрийн дотрын эмчт бол үзүүлж цаг авах. Үзүүлж болно. Гэхдээ бас дүүргийнхаа амьдлагт. Тийм. Жид анх шатныхаа эмчтэй бол үзүүлэх шаардлагатай. За сайн байна уу? 3 сартай хүүгийн маань төмсг нь унжихгүй ихэнхдээ цаашаа орчихдгоо. Хаяал гарч ирдэг энийг үзүүлэх ёстой юу гэсэн бэ? Яг бол энэ яг үзүүлээд